Улстай хоёр амгалан айлтгын Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын нэвтрүүлгээ шууд та бүхэнд хүргэх гэж байна. Өнөөдөр орой та бүхэн намайг ямар гээч улс төрчтэй уулзаж нийгмийн эдийн засаг болоод сонгуулийн өмнөх ямар асуудлаар ярилцах нь вэ гэж бодож байгаа байх. Би өнөөдөр шал өөр зочин урьсан. Ерөнхийдөө Монгол улсад маань зөвхөн сонгуулийн тойрог, сонгуулийн өмнөх байдал, хэн хаан сонгох тухай энэ дунд л амьдрал үргэлжлэж байгаа юм биш л те. Энийн хажуугаар баяртай сайхан олон үйл явдал болж байна. Ийм нэгэн сайхан үйл явдлыг зохион байгуулахаар алс холоос ирсэн Монгол улсын гавьяа жүжигчин, балетчин Дуграагийн Алтан уягийг би нэвтрүүлэхтэй баярлаа. За цаг гаргаж ирсэнд баярлалаа. За баярлалаа. Их олон юм ярьлаа шүү дээ би сая сонгуулийн өмнөх гээд ингээд яагаад ингэсэн бэ гэхдээ зэрэг нэвтрүүлгийн өмнөхөн та ярьжсэн л да. 6 сарын 4-нд гээд жилийн өмнөөс төлөвлөөд ингээд олон улсын балетчдыг авчираад балетийн үзэж гэдэг юм хийх гэсэн чинь юу яриад байгаа юм бэ? Сонгуулийн үеэр наадах чи үзэх хүн байхгүй гэж хэлсэн гэсэн. Таны реакц ямар байсан тэр үед? Тий. За ямар ч гэсэн энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад маш их баярлж байна. Тэгээд үзэгчдээ энэ оройн амар амгалан айлтгая. Тий ер нь 6 сарын 4-нд одоо олон улсын балетийн наадам маань одоо 5 дахь удаага зохион байгуулж байгаа 2011 оноос хойш явж байгаа юм л да. Тэгээд мэдээж олон улсын чанартай энэ урлагч өөрөө бас 200 гаруй оронд яг одоо байгаа дэлхийн хэмжээний урлаг болцсон. Тэгээ урьж байгаа зочид эдэр маань үжээ одоо жилийн өмнөөс тэгээ бас төлөвлөгөө тооцондоо оруулж явах хэрэгтэй байдаг. Тэр болгон дээр тэгээд бас монголчууд маань магадгүй 6 сарын үед тий сонгуул болох ч байгаа тэр үеэр монголчууд бол бөөн сонгуул гэдэг бас өөр хүмүүс байна шүү дээ. Сонгуульч бас үгүй тэр сонгуул нь хийдэг юм байгааз тэр хідэн цөөхөн бас улс төрчд маань бас хоорондоо үзтгэл явна. Тэн дээр үзэл бодлоо та хүн илэрхийлдэг л байгааз гисэн хэдий ч урлаг гэдэг зүйл бол хизээч одоо тасарч болохгүй. Энэ урлаг гэдэг зүйл бидний одоо уурталд авч явдаг, манлайж авч явдаг тийм сайхан зүйл байдаг. Тэрэн дээр одоо бид нар ялангуяа зохион байгуулах байгаа энэ хүсэл тэмүүлэл бол тэрүүгээр бол одоо орхитуулж бас болохгүй юм бол да. Тийм. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл бараг л бүх хүн ямар нэгэн улс төрчийн сонгуулийн штабд ажиллах гээд балетийн үдшиг үзэх хүн болчихно гэсэн санаагаар хэлсэн байна л да. Харамсалтай нүгүү гэдгийг одоо энэ 6 сарын 4-нд болох арга хэмжээ нотлох байхаа гэж бодож байна. За энэ арга хэмжээний тухай хоёлаа ярина. Энэ бол болох гэж байгаа арга хэмжээний л тухай юм. Нэвтрүүлэг маань цаг үе үзэл бодол гээд өөрөө бол үргэлж нэх үздэггүй л байх. Тэгэхдээ миний нэвтрүүлэг бас өөрөө онцлогтой болохоор би таны яг энэ цаг үед Монголын нэрийг гаргаж энэ дэлхийн балетийн тайзан дээр одоо жинхэнэ эд бүжиглэж яваа хүний хувьд Монгол хүний хувьд бас янз бүрийн санаа бодлыг чинь сонирхъя гэсэн юм аа. За та 2007 онд ингээд Монголоос гараад ингээд дэлхийн балетчдтай бүжиглээд явчихжээ. Ер нь ямар байх юм? Одоо бид нар чинь ингээхээр Монгол гэдэг нэрээ дуудуулахад үнэхээр сайхан энэ төр гэлд ярьдаг штэ. Тий. Би таны сэтгэлийг сонсъё гэж бодсон. За ер нь бол тэгэл мэдээж монголоороо тий дуудуулах, монгол хүн гэдгээрээ бахархах бас эх орныхоо энэ сайхан үзэсгэлэнтэй байгаль дээрэс нь энэ их уул усаа шүтэж амьдрах бас Монголын ман зан заншил гээл түүх гэдэг бол үнэхээр агуу тэр их олон зуун жилийн одоо олон зуун жил одоо оршиж байгаа энэ их гүрэнд ус гэж бид нар бол ярьдаг тийм. Тэгээд тэрний бас нэг үр удам болоо ч юм уу. Одоо болохоор миний мэрэгжил бүр балет тийм. Мэрэгжил гэдэг балет нь гэхээр маш их олон орнд байж байгаа урлаг хөгжчихсэн. Тэгээд тэгэхээр одоо мэдээж зөвхөн бас Монголдо ажиллаад ч юм уу тийм 2000 оноос 2007 он хүртэл би одоо яг дөөртэй хамаарч явлаа л да. Тэгээ 2007 оноос хойш одоо Бостон балетыг бол зорьсон. Үндсэн зүйл гэх юм бол одоо Монгол гэхээр л тэгвэл бүх хүмүүсийг л бас ахал болно л да тий гадаад гэсэн юм уу. Тэгэхээр ямар зүйл төр ч юм уу өөрийн бас нэг тодорхой хэмжээний мэрэгжилтээр одоо ур чадварыг хардаг ч юм уу тий. Тэрэн дээр л үндэслэж ирнэ бол альваа зүйл ч юм уу олон улсад бол тэр олон бүжигчтэй хамтарч бүжлэх бас өөрийнхөө бас Алтан хоёг гэдэг нэр төрүүлж яваад дээрээс нь дагалд манай Монгол улс гэдэг яваад юм. Инхээр бас үнэхээр баяртай байдаг л да. Альва нэг зүйлд ч гэсэн очиж байгаагүй газар хүн болон очих дуртай байдаг шиг тий. Бостон балетэд өнөөдөр
Монгол хүн тэнд ажиллаж байгаа хүн байна. Бостон балет гэдэг нь өөрөө бас яг тухайн балетын компани ер нь ямар компани вэ гэдэг ч юм уу те. Америкийн нэгдсэн улс одоо дэлхийн хэмжээнд бас хаана явж байгаа гэдэг ч юм уу. Үзэгчд маань мэдээж сайн ойлголттой байдаг байлгүй маа Америкийн нэгдсэн улсын талаар. Тэр дотроо олон балетын компани байдаг. Тэр дундаас Бостон балет ямар ах вэ гэдгээр бас компаниараа мэдээж би их бахархаж явдаг. Тэр дунд байгаа бас нэгэн монгол бүжигчин гэдэг бас нэр цолыг бас аваа явдаг. Бас үнэхээр баяртай явдаг. Та сая Бостон балет гэдэг бол бас л олон балетын компаниудын нэг гэд хэлчихлээ шүү дээ. Бидний чихэнд балетын компани гэхлээр өсөө сонсогдохгүй байгаа байхгүй юу? Ягаад гэвэл тийм ойлголт байхгүй учраас. Театр. Тийм балет тийм. Тэгвэл энэ бол яг ингээд тусдаа өөрөөрийнхөө хөгжиж байгаа ийм өрсөлдөөн салбарын тухай та ярьчихж штэ. Тий. Тэгэхээр манайтай харьцуулахаар юу гэж бодож байгаа юм? За манайх чинь одоо цорын ганц үнэхээр одоо хайрлж хүндлэх ёстой олон жилийн түүхтэй дөөр үжиг эрдмийн театр гэдэг 1927 оноос те ардын одоо цэнгэлт хүрээлэн гэсэн нэрээр те ингээд гарч ирээл тэрнээс ингээд цаашлаад драмын театрт дараа нь одоо те 1950 хэдэн онд бол яг одоо улсын дөөр үжиг эрдмийн театр гэж байгуулаад Орос руу одоо маш их олон хүмүүс яваад тэгэл тэг яг манай орны хэмжээнд бол одоо бас нэг театр гэдэг бол байгуулга байна. Тэнд бол балет гэдэг бол байна. Тэр маань одоо ганц одоо байна гэдэг юм бол мэдээж цорын ганц зүйл болохоор чинь өөр Америкийн нэгдсэн ч юм уу, өөр Европын, баруун Европч гэдэг юм уу, одоо Азийн орнууд гэж үзэх юм бол тэр их олон одоо өрсөлдөөн бол мэдээж байхгүй л дээ. Угаасаа ганц байгаа юм чинь одоо өөр хинтэйгээ өрсөлдөх үү? Тий. Тэгэхээр мэдээж гадаагшаа явна гэдэг бол үнэхээр өрсөлдөөний талбар дээр очно гэсэн. Монголдо байгаад ах юм бол мэдээж тэр театртайгаа хооронд бүжигчд бий нэгтгэс биш өөр одоо ямар нэгэн компани ч юм уу бас боломж нь болдгоо л болов гэж бодож байгаа. Тэгэхээр энд бол өрсөлдөөн байхгүй байгаад байна гэдгийг хэлж байна. Тэгэхээр таны танилцуулган дотор бол одоо эх орондоо бэлтгэгдсэн анхны мэрэгжлийн сонгодог бүжигчний нэгэ гэдгийг их тийм тодтогч хэлдэг юм байна л да. Үнэхээр ч тийм бид нар чи өмнө нь бол Перм, Москва, тухайн үеийн Ленинградын тий Ташкент төртөл байлоо. Тий. Хамгийн анх Ташкент. Тий. Тэгээд тийм олон газар жинхэнэ Орос школоор балетын жүжигчдээ бэлдэжсэн улс чинь одоо ингээд анхных нь өөрөө байна шүү дээ тийм ээ. Тэгээд ингээд одоо ингээд хардаа эргэн тойрон дүүрэн балетын сургуулиуд баг одоо бүжиглэхээ байсан балетчин болгон нэг сургуультай болчихоо да. Хөгжимтгөө байсан хөгжимчин болгон баг нэг хөгжмийн сургуультай болох гэж байгаа юм шиг. Энийг харахаар юу бодогдож байгаа юм? Энэ таны яриад байгаа тэр өрсөлдөөн салбарыг бий болгох нөхцөл мөн үү? Ер нь олон сургууль ялангуяа балет өөрийнхөө талбар дээр үүсэх юм бол балет өнөөдөр модонд орно. Манайх чинь мод гэж ярьдаг шиг балет гэдэг үг нь өөрөө модонд байна. Бас балетээр бас хичээлүүлээ гэсэн бас эцэг өгч юм манай бас нийтлээд ч юм уу бас хүн бүрийн бас нэг сонирхол байна л да. Ялангуяа охтодтой айлууд бол бас нэг гоо зүйн ч юм уу те бас нэг сайхан мэдлэгтэй болгох гэсэн бас тэр нэг сонгодог урлаг гэдгээс нь бас нэг зах зугаас нь ойлгуулчихсан гэдэг тийм сайхан одоо бодлууд нь бол үнэхээр авна штэ. Энэ бол энэ дээр бол мэдээж одоо тэр балетын хөгжил бол энэ дээр харагдаж байгаа. Цаашлаад гэх юм бол одоо балетын урлагаар явж байгаа мэрэгжлийн тий мэрэгжлийн газар байна уу, мэрэгжлийн сургууль байна уу, тодорхой хэмжээр энэ дээр бас анхаарал өгөөд бас энэ урлаг чинь тийм амархан урлаг биш. Хэцүү, бас аюултай. Тэг ийм олон урлагуудыг зөв бас мэдээлэл гэдэг өгөх нь бас их том хариуцлага л да. Тэгэхээр энэ бол нэг ихтэлж байгаа нь зөв. Надад их сайхан байдаг. Олон сургууль охин бол бас өрсөлдөөний ихний анхан шат баг. Явандаа бас бид нар чинь бас нэг муу сайн нь бас ялгаад ирнэ. Тэр дундаас бас эргэн тойрондоо бас очиж явахдаа бас харна юу болж байгаа те. Яг ямар багш явж гэн, ямар удирдлагын доор явж гэн ч гэдэм үү. Гэт олон зүйл байгаа л да. Манайхан өөрийн ч гэсэн бас мэрэгжлийн талбар дээр ч гэсэн балет гэдэг бол шинжлэх ухаан бүр 4-500 жилээс одоо гарч ирээд бүжиг гэж юу вэ? Бүжгийг одоо хөдөлгөөн юу биеэрээ хэрхэн уран гоо илэрхийлэх бие чинь өөрөө юу вэ? Бие чинь одоо
булчин шүрмөс, ясны бүтэц буюу гэл бүх зүйлэн дээр ингэж ахиж явж ингэж дэвшилтээр явсаар хагаад энэ нэг сонгодог урлаг гэдэг чинь бас өнөөдөр их хүрсэн байна. Сонгодог балет гэж би бол. Тэгэхээр өнөөдрийн юуг хараад бол өөрөө ирэх болгондоо л гайхдаг ингээд түрүү ярьжсэн шүү дээ тий. Ингээд айгүй олон байгуулагдаад ахаар. Тэгэхээр энийг бол сая таны тайлбарснаас бол би ойлгохтой бол энэ бол одоо октоудаа ядаж л нэг нуруу тэгшхэн явждаг нэг тийм болох гэсэн нэг дугуулангийн шин чанартай амил илүү их байна. Жинхэнэ мэрэгжлийн төвшөнд нь заах юм бол хөгжим бүжгийн сургуулиас минь өөр алгаа гэсэн санаа гэж ойлгож болох уу? Хөгжим бүжиг бол яг өнөөдрийн сургууль гэсэн тодорхойлолттой болоод цорын ганц одоо балетийн мэрэгчлэн бэлтгэж байгаа газар. Бусад бол бүжгийн буюу тодорхой тийм одоо дугуулангууд бол маш олон. Тэд нар бол сургуулийн тодорхойлолттой бол биш гэж би бодож байгаа л да. Гэхдээ манайхны одоо сургууль хэрэг ерхий эрдэм байх ёстой. Дээрэс нь мэрэгэл заадаг ч юм уу. Тэгэхээр хөгжим бүжиг цорын ганц юм шиг байгаа байхгүй. Энэ орчин цаг ч юм уу ирээдүйд ч юм уу яг энүүгээр яваад байх нь зөв үү гэдгийг бол бид нар бас харлаа шүү дээ бас. Тэгэхээр бас энэ дээр бас өрөөсгөл бас дутуу талууд бол их байгаа юм байна. Авууштай талууд бас байгаа юм байна гэдгийг бас харах хэрэгтэй юм. Ер нь бол өөрөө чинь бодлоор энийг яаж харддаг вэ? Миний бодлоор бол яг мэрэгжлийн балетийн сургууль гэдэг бол маш олон зүйлийг хамаарсан байх хэвээр. Нэг сургуулийн нэг хэсэг ч юм уу те нэг анги гэдгээр бол явах юм бол одоо олон улсад ч юм уу өрсөлдөх чадвартай хүүхдүүдийг бол бид нар гаргахад бол хэцүү. Тэр бол үнэхээр одоо манай нэг одоо Босton балетын захирлаа сая ирэхээс өмнө би ярьсан л та. Тэгээд тэр хүн гээд маш олон хүмүүс те олон одоо Босton балет ирж байгаа хүмүүс маань 7 хоног шалгуулах гэж ирж байна. Дэлхийн өнцөг болон бүрээс ирж байна. Сар болгонд бичлэгүүд ирж байна те. Тэгэд энэ их олон хүмүүсэд ингээл харж хахад ер нь авьяас гэдэг зэ одоо юу гэдэг ер нь тэр нэг хүмүүс төрж гарч байгаа тэр өгөгдөл юм уу энэ гэдгийг бол би маш их нарийн мэдэрч эхэлж байна ч гэдэм. Үнэхээр тэр нэг агуу хүмүүс юм хийдэг хүмүүсийг цөөхөн байт юм аа гэж хэлжсэн л да би. Тэгээ би бодож л л тийм үү тэгэхээр тэр их олон хүнээс тэр их хүмүүсийг цөөхөн харагдаж байгаа юм бол бид нар одоо тэ хөгжим бүжигтэр цөөхөн хүүхд аваад жишээ нь манай анги чинь хамгийн анхтаа бол 20 хүүхд авангуудаа 10 гаруй хүүхд төгсөжсэн. Өнөөдөр тэр хүүхд хэмжээний хүүхдүүд хөгжим бүжиг авч гин үү? Хэдэн хүүхд төгсөж байна? Эсвэл нэг эрэгтэй хүүхд төгсөж гин үү? 5 эмэгтэй хүүхд төгсөж гин үү гэдэг юм уу те? Ингээд иймэрхүү зүйлүүд нь үжээ тоон дээр гарч ирээд судалгаан дээр гарч ирээд байхад бид нар бас энэ дээр аюу тум анхаарал тавих хэрэгтэй. Би бол тэгэж боддتي. Тэгэхээр хөгжим бүжиг ч юм уу эсвэл өргөжүүлэх юм уу? Эсвэл яг тусдаа яг балетийн сургууль гэдэг. Гэхдээ олон дундаас тэр авьяасыг гаргаж ирвэл бид нар өнөөдөр сонгодог уурлаар үнэхээр дэлхийд гайхагдсан эрэгтэй эмэгтэй бүжигчдийг гаргаж иж тэрний чад Монгол гэдэг бас нэг нэр явж явах бол улсыг тийм таны ярийн дотроос бол бид нар энэ нэг тийм өрсөлдөөнд юу орохгүй тэртээ тэргүй дэлхийн 200 улсад хөгжсөн энэ балетын юунд бол хаач альж таацсан дээр очиод бүжиглэх боломж байна гэдэг шүү дээ тийм нийт ер нь заадгүй л одоо яг жинхэнэ мэрэгжлийн сургуулиар нь цөөхөн ч гэсэн төгсөөд гарч байгаа манай балетч тэгэл гай хүнүүд нь явчлаа штэ. Би одоо бол тэрийг олноор л мэдэж ин да. Яг зарим нь бол эргэж ирсэн. Ер нь бол тэгэл энэ тэнд ишээ дэшээ яваал бүжиглээд ингээл байгаа нь ах шиг байна. Тэ энэ гайгуунууд нь гадагшаа явах нь явж байна. Гадагшаа яваад бас юм сураад ирээд бас эндээ юм хийчихсэн гэсэн бодолтой бас хүмүүсүүд байна. Тэгэхээр энэ дээр яг балет гэдэг өөрөө тэр их олон усад байгаа юм чинь хүмүүс явах хэрэгтэй шүү дээ. Явж үзэх хэрэгтэй. Өнөөдөр би Монголд байгаадсан бол би жишээ нь Кирик Хилиан ч юм уу дэлхийн тэр агуу бүжиг тэглээчтэй би ажиллаж мэдэхгүй. Тэр хүн юу илэрхийлдэг байгаа. Өнөөдөр орчин цагийн хүн төрөлхтний ерөнхийдөө ялангуяа манай талбарын урлаг хаана байгааг би бол мэдэхгүй. Төвшингийн мэдэхгүй. Өөрийнхөө төвшнгөөр л ойлгоно. Яг тэгж жишээ нь хамгийн анх одоо би анх тэмцээнд явлаа л да. Варнад. Тэгэхэд бол би өөрөө хамгийн анхных те лав дашлаг багш биелүүлээ тий 1998 онд явж илээ. Тэгэхэд би өөрийгөө хөгжим бүжигт байж байхдаа би хамгийн мундаг л гэж боддог гэсэн. Би бол өстой бараг л хүүхдүүд доограхгүй балетийнх бол ямар үд те хөөхөстэй ангийнхаа тэр ганц чимэгтэй үзлээл ингээл байжсэн. Тэгэл тэмцээнд орцсон өстой хамгийн мяга мэдэрсэн л те. Тэгэхэр ч ерөөсөө хүн
явах хэрэгтэй, юм үзэх хэрэгтэй, нүд тайлбар. Тийм. За хэрэгтэй. Тэгвэл тийм боломж нь байна уу манайд? Манад боломж нь бол байгаа гэж боддоо шүү дээ. Тийм. Тэрийг харин бид нар тэр хүүхдүүд чинь би бага бахта одоо боддог байлаа л та. Яг одоо тэг ингээл мондөг хүмүүсийг хараад ваа энэ одоо яаж хийдэм бол те мэдхгүй үзэж харах юм байхгүй. Зүгээр гайхаад бишрээд идэг те. Нэг хайлтныг бичлэг асан нөгөөт нь хаанаас нэг олж авсан өөрт бол байхгүй шүү дээ. Тэгүн гутаа дөөр тоглохоор яг хідэн ахш нарыг мэддэг. Гатнаас хүн ирж байгаа мэдгүй би хаана байгаагаа бүү мэд. Яг л тийм л байсан. Тэгэхээр яг явах юм бол бас их юм үзэх юм бол хүн чинь их нүд нээгддэг юм байна л да. Би бол одоо энэ нэвтрүүлэг баримт кино энэ төр хийгээд хөгжим бүжгийн сонгодог хөгжмийн хүүхдүүд бол янз бүрийн юунд оролцоод те тэмцээн уралдаанд оролцоод ийш тийш яваад байгааг харж байна. Балетын маань хүүхдүүд ямар шүү байдаг юм бол? Манайхан бол тэмцээн уралдаанд их орж байгаа. Одоо бүгдээрээ л бас тодорхой хэмжээр жил болгоно нэг тэмцээн уралдаанд ороод бас дор бүрээ бас явжлаа гал та. Тэр бол яваад байгаа. Тэн дээр бид нар миний зүгээс бол орж байгаа юм чинь энд ийм сайхан сургууль бэлтгэлээд юм уу. Тэгэд ингээ гарч байгаа юм чинь тэр бусад орнууд олон улсын тэмцээнүүд тэр залуучуудад зориулсан тэр тэмцээнүүд бид тэр өндөр амжилт гаргаасаа бас мундаг тэр дунд яваасаа гэж би бол дандаа хувьдаа бол бодлоо да мэрэгжлийн зүгээс болоод. Тэгээд тэрэн дээр бид нар одоо хаана доголдол байна ч юм уу те сургуультай байна уу, багштай байна уу, эсвэл тэдний одоо бололцоо ямар эдийн, эсвэл мэдээлэлтэй байна уу, ийм одоо гаднаас ирэх мундаг багш гэж юм. Ерөөсөө тэгэл мэдээлэл юмыг нүдэрээ харж мэдрэх одоо өөрөө чинь жишээгээр сонсоход бол тийм ээ. Тэр мэдээлэл дунд орох, өөрийнхөө хаана явж байгааг мэдэх гэдэг л чухал байна шүү дээ. За энэ бол ийм. Энэ талаар бол өөрөө бас бодож юм хумаа одоо зөвхөн ингээд энэ жил 5 дахь удаа болж байна гэж энэ балетын үдшийн имийг ингээд жил болгон зохион байгуулж Монголын үзэгчдийг ингэж байгаа да чухал учраас таны бас энэ талаарх бодол санал үнтэй байх хаа гэж бодож энийг асуусан. Өөр нэг юм байна. За яг гадагшаа гараад амжилттай ажиллаж амьдарч байгаа балетын жүжигчдийн чинь бол бид нар бол за одоо миний үеийнхэн бол Оросын балетчингууд чи одоо анх тоглолтоор явж байгаа бол баг нуугдаж үлдээд л те. Тэгэл ингээл байжсэн Америк руу гарсан Барышникаас ахуулаа нэг цөө хэдэн хүний хувь заяаг мэдээд байна л та. Тэгэхдээ балетчны амьдрал яг балетчингаараа байх амьдрал асар богинохон те. Эндээ ер нь хэр удаан бүжиглээд ер нь цаашдаа хэд ирээдүгөө та яаж хардаг вэ? Балетийн урлаг үнэхээр богино. Тэр бол сурах гэж 7 жил болоод сурсныхаа дараа дахиад 7 жил дадлагдаж мэрэгч тэр их мундаг бүжгийн жүжиг мэдээж дээрээс нь одоос бүр их шаардлага тавигдж байгаа. Орчин үеийн бүжиг энэ бүгдийг нь аль талаас л бүжиглэж явах хэрэгтэй гэл. Нөгөөч нь дахиад 7 жил зарцуулаад тэгээд дахиад дараа нэг 7 жил ийдтэй бүжиглээ ч юм уу. Тэгээд нэг дараагийн 7 жил юм нэг тэгэл нэг тиймэрхүүл нэг 20 хэдэн жилд л явах тийм л карьер л та. Тэгээд харин энэ дээр илүү одоо миний сэтгэл өвдөг юм л тэр л та. Энэ их богино хугацаанд байгаа зүйл дээр яагаад тэр Рудольф Нуриев, яагаад тэр Барышников яваа тэр бүр ингэж тэмцэж байна гэж юмтэй. Тэд нар чинь нэг юмд олон юмд тэр хайрцнаас гарахыг л хүсэж штэ тий. Тэгэхээр тэр эрэлхийлж байгаа тэр сэтгэл тэмүүлэл, тэр залуу хүний эрд зориг тэр бүхэн л харагдаж байгаа. Дээрэс нь хамгийн нэг одоо хэлмээр зүйл нь бол тэр хүний одоо бүжиглэх сэтгэл. Янз бүр үнэтэй бүжиглэж үзээ ч юм уу, бүх хүмүүстэй харьцаа ч юм уу те тайзнаар олон хүнд би мондог шүү гэдэг юм уу, би бүжиглэмээр гэдгийг харуулах тэр хүсэл нь хамгийн түрүүд. Тэгэхээр өнөөдрийн байгаа одоо гарч иж байгаа залуучууд бол бид нар бүгдээрээ л би ч гэсэн багт бүжиглэхийг л хүсдэг гэсэн. Ерөөсөө би тайзан дээр л байж байгаа. Тэр болцоо гаргаж өгөөж, тэр театрыг эргэн тойронд явуулж, тэр гадны өмчсөд ингэж үзэж харуулж, ерөөсөө л энэ бол бидний амьдрал гэж залуучууд боддог. Тэгэхээр энийг бий болох юмсан. Энэ дээр одоо би бол одоо толгоогоос жихэнд гашлагаал Монголын хэмжээнд яаж болох вэ юм те. Энэ дээр л одоо 2010 онд би чи балетын хөгжил сан гэж байгуулсан юм л та. Тийм билээ. Тэгээ 11 оноос үйл явдлаа явуулсан. 2007 оноос пост явлаа. Тэр дунд нэг 2 жил би нэг их толгоогоо бас бодлоо л тэгээ 3 жил. Тэгээд хараад тэгээд ингээл хамтрахаа тэгвэл болохгүй юм байна. Хин хийх үү? Би өөрөө л хийх юм байна гэж. Юу нь болохгүй байна? Яг би чинь тухайн үед ирээл
Тэ дууртайгаал хамт тэгээ нэг юм сан за байгуул хийсэн гээл те. Ингээл их олон санаанууд дэвшүүлнэ шүү дээ. Манайх гадаад харилцаа хийх хэрэгтэй юм байна. Манайх англи хэлтэй хүн энд хэм бай те. Гадны тэр бүжигчнийг авчираач юм уу? Эсвэл тэр одоо хөгжмийн хүнийг авчирч юм уу? Ярьлаа. За холболт гэдэг ерөөсөө бүх юм харилцаан дээр яваад байна. Тэгээд тэр бидний боломж юу байдаг ч юм уу те. Тэгэл хөрөнгө мөнгө гал зөндөө юм болно л да. Гэх болгон дээр маш их гацаанд л ордог л да ер нь бол. Би одоо тэр 2 жилийн хооронд ирээл те. Эсвэл эсрэгээр харна манайхан чинь. Гадагшаа явцсан юм чинь энэ одоо залуу те эд сайхан бүжгэлж байгаа үеийг энд бүжгэлсэнгүй гадаатад бүжгэлээ гэдэг ийм эсрэг ойлголтод орж ирэлдэг те. Үгүй л дээ энэ арай л өөр ойлголт байх хэвээр. Тэгээд тийм зүйлээс хаа тэгээд балетын хөгжилсэн өнөөдөр тоглолт зохион байгуулж байна. Одоо ирээдүйд тэмцээн зохион байгуулмаар байна. Ирээдүйд тэр сургууль гэдэг асуудал аягүй чухал. Бидний боловсон хүчин бол одоо би балет яагаад олон улсын их вэ гэдгийг л ярих гэдэг л дан ганц Монгол их биш юм байна. Тэ? Энэ их олон улсын юм байна. Бид нар тэр энэ их урлагаар би одоо тэ их орныхоо нэрч яд юм уу? Их орондоо бэлдэх. Бид нар яагаад урд нь Оросд бэлддэг гэсэн. Тэ? Бид нар яагаад бол гадны Японоос хүмүүс яагаад дэлхийн түвшинд хүргэж болохгүй гэж. Японоос ч юм уу, Хятадаас ч юм уу, эргэн тойрноос ч юм уу яагаад манай Монголд их оронд ирж балетээр бэлдэж болохгүй гэж. Бүх оронд баруун ч юм уу, Америк ч юм уу одоо Бостон балетын сургууль 6-8 мянган хүүхэд жилд хамруулж байна балетээр. Зуны сургууль тэгэхээр тэр их олон энэ тентээс ирж шалгуулж зуны сургуультанд хамрагдаж байна. Гэхдээ наадах чи бүр яг мэрэгжлийн түвшинд үү эсвэл одоо манай байгаастай адилхан нэг тийм дугуулангийн түвшин үү? Энэ харин одоо олныг хамруулна гэдэг чинь та одоо охиноо одоо би манай охин одоо тоон дуртай хуульч болно те ингээл энэ би энэ нэг сургуульд ч юм уу явуулах дуртай байдаг. Тэгтэл чөлөө цаг бас нэг байна. Гоозон мэдлэг урлаг гэдэг бас нэг мэдрүүлмээр байдаг. Гэтэл тэр сургуулийг карьер ч юм. Тэгэхээр бас явуулж явах байдаг. Тэр дундаас тэр их олон хүүхдээс би нөгөө жигэн сорыг гаргаж ирэхсэн гэж л бодож учраас тэр нь байх хэрэгтэй юм байна. Тэр дундаас нь тэр нөгөө шилмэр чи угаасаа шилмэгдэнэ. Тийм амархан мэрэгжлийн балет чинь гэж угаасаа төрөхгүй. Тэгээ энэ балет гэдэг урд чи өөрөө шүү гэдэг юм байна л гэдгийг л би хэлэх гээд байгаа юм л да. Тэгвэл би бол ер нь хэтэрээдэгөө тэгж харж байгаа гэж яг тэгж өгүүлбэрээр хэлээгүй боловч та бол өөрийнхөө санааг хэлчлээ тийм үү? Энэ 2007 онд байгуулсан 2010 онд байгуулсан энэ сан бол өөрийн чинь ер нь Монголын балетын хөгжлийн сан гэдэг нэртэй энэ бол тэр балетын урлагийн цаашдаа хөгжил томоохон үр гүйцэтгэх ёстой гэж харж байгаа юм байна гэж. За тэр өгөгдлийн тухай дахиад нэг асуумар санагдчихлаа. Бид нэр эцэг эхчүүд хүүхдээ ингээд нэг одоо яг л одоо сургууль төгсөөл ингэж байгаа дараа жил хаан сургуульд орох уу гэж аваад их тулгадаг л та. Энийг ерөөсөө л балет чинь болгоно гэж шууд шийдчихдэг тий. Тэр хүүхдээ тэгэхээр яг балетчны хувьд яах ёстой юм бэ? Тэр хүүхэд чинь ер нь бол тэгэл хүүхдийн авьяасыг те энэ яг ямар хүүхэд үү? Эцэг хүүхэд байнгын л асуулт шүү дээ. Ер нь бол те. Энэ нэг жил өөр байдаг, дараа жил энэ их тоондоо сайн те. Дараа жил энэ их сошиал те олон нийтэд яваад байдаг. Ер нь тийм хуульч муулч болох юм болов гээл. Жил болон өөрсдөө юм шиг байна. Тэгээд одоо ингээ хараад тахад за хөгжим гэсэн ах юм байна. Хөгжим энэ урлаг чинь хүнд хэрэгтэй юм байна. Тэр тархий чинь задлах юм байна. Тэр олон нийтэд байх ч юм уу, багаар ажиллах ч юм уу, ямар нэгэн зүйл чинь их нөлөөлд юм байна гэдгийг одоо энэ манай Азийн орнууд чинь хийгээд байна л та. Одоо ер нь урлаг гэдэг чинь яагаад хэрэгтэй те? Энд чинь гэдгийг ер нь маш сайн ойлгоод тэр дундаас хүүхдийн сонирхлоор яваад нөгөө балет гэдэг чинь үнэхээр одоо бас би тэр багаас нь яхад тэр гоё болгож гарч ирэх чинь. Дээрэс нь хөгжмийн урлаг нэг хөгжиж чинь. Дээрэс нь тэр одоо бүх одоо хүмүүстэй хоорондоо яриад олон хүмүүсийг бүрдэн штэ. Гэт энэ болгоныг яд нэмгээд хэлэхэд нэг мэрэгчлээ шүү. Дан ганц балетчин болчиход би одоо ингээл хэдэн жилийн дараа бүжиглээл дуус би дараа нь тэгэл балет гэхээр за яах вэ? Үнэхээр балетэр нэвт орсон учраас гарах байх. Бусадууд яах вэ те? Тэрхий олон болоод ирвэл яах вэ тийм үү? Гадаад болоод тэр өрсөлдөөн гэдэг чинь бол хэдэн сая хүнээс гарч ирж байгаа. Хүн болгоны охтууд ч юм уу хүүхдүүд балетчин болохыг хүсдэг. Бүр бүжиг гэдгээрээ. Тэднэрдээс үнэхээр мэрэгжлийн бүжигчин ч юм мэрэгжлийн хөгжим ч юм уу. За ямар нэгэн хоёр дахь мэрэгжил юм уу? Үнэхээр балет нэг гэж үзье. Гэхдээ хоёр дахь мэрэгжил
тэд нар дандаа сурж байна. тэгж байна үү те. Эсвэл хоёр төмөрлөө ячаад одоо сонирхлын ч юм уу гэдэг ч юм уу те. Нэг иймэрхүү байдлаар ирнэх явж ийн л да. Тэгэхээр балетийг бас одоо юу гэдэг юм, бид нар өдөр 6-аас 8 цаг зарцуулж яадаг. Тэр бол үнэхээр балетийн тэр тайзан дээр хунтнуурыг 2 цаг гаруй бүжиглэхийн тулд бид нар бол байнга хийж яадаг. Ингээд яг таны одоо тэр ажлын ерөнхий өдрийг ингээд зураглалыг гаргавал тавьчих байвал ямар байх вэ? Одоо энийг түрүүн бас нэг ярианд дурдлаа. Гадаад оронд ороод гадаадд ажиллаж байгаа тэр театрт ажиллаж байгаа гэхлээр л нэг бүх юм сайхан юм шиг боддог гэдэг нэг үг дурсалчихлээ шүү дээ түрүү. Тийм шүү дээ. Одоо манайхан чинь бас одоо гадны театрууд бол Америк бол ерөөсөө цэвэр өрсөлдөөн. Та өнөөдөр үнэхээр чадaltaй бол та энд байна. Чадалгүй бол дараагийн үед бол чадaltaй хүн угаасаа ингээд очрлоод байгаа. Алдаа гарах ирэх байхгүй юу? Тий одоо үгүй яхаа алдаж болно. Хүнийг алдна, хоёр алдна, гурав алдаж болохгүй л үстэй тий. Уучлаарай. Нэг тэгэл дандаа уучлаарай гэж болох байхгүй. Тэгэхээр жишээ нь Америкийн ингээд судалгаар аваад цэцэх юм бол одоо яг Алтуй гэдэг үжигчний ард яг тэр компанид орох гэдэг юм бол 280 хүн байна. Ерөөс яг билээ. Одоо би ингээд гарлаа гэхэд ерөөсөө л билээ. Тэрнээс шилж ягаад за ганцын авна гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ бол амар өршөлтөө байгаа. Дээрэс нь компани хоорондоо өрсөлдөн шүү дээ. Жишээ нь дээрэс нь тэд нар маань одоо олон улсад бас нэг өөрийнхөө балеттэй гэж үзэж байгаа бол бас өөр орны хүмүүс ирээд үзэх ч юм уу те. Бас нэг тодорхой хэмжээний нүүр царай болж шүү дээ тэр орны ч юм. Бас нэг бахархал болж байна. Тэгэхээр тэрийг бас өндөр хэмжээнд юм уу төвшөнд байх хэрэгтэй гэл ингээл. За тэр ингээ бас нэг өрсөлдөөнүүд бий болоод байна л да. Манайд бас тийм өрсөлдөөн ч юм уу олон улстай үзэхэртэй ч юм Аазда бид нар бас ярьдаг л та тийм. Биш манайх ихэд Аазын хаан байна ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр яг бид наадах чинь бол би одоо яг хуу нэлийн дээр үеийн хүн болохоор ерөөсөө Аазда дуур балеттай цорын ганц театртай улс чинь Монгол шүү дээ гэд бид нар бол удтал ярьсан. Одоо тэгтээ хаана явж ийн гэд тэгээ би ажлыг чинь ерөнхий зураглалаа гэсэн шүү дээ. За тэр өрсөлдөөнтэй байх хэрэгтэй. Тийм ажлын зураглал руу авахад би одоо гадаад байхад 1%. Тэр чинь яг өглөө 9:45-аас ахуулаад дасглаа игээл тэгээ сургууль тэгээл 6:30 хүртэл. Ерөөсөө л тэр зааланда дунд нь 1 цаг өдрийн цаг уудаг юм ингээл байдаг ч юм уу. Тэгэл дуудлагаар л да бас. Гэхдээ л ерөөхдөө тим рутинтэй. Тэгээ орой тэгэл нэг ядарсан болол ингээл ёстол та манай компанид би өстөл шүүсийн шавхаж ийн л гэсэн үг байхгүй. Тэгэл тэр тайзан дээр өстөл тачигнсан л юм гаргаж ийн л да. Энэ бол чанарыг хэлээд байгаа юм. Монголд ирэхээр би бол тэгж бүжгэлмээр байдаг. Тэгсэн чинь нөгөөт чинь зохион байгуулалтын дээрээс нь тэр тоглолтоо найруулах зүйл, дээрээс нь олон хүнтэй харьцах, тэгэл нөгөө хооронд нь бүх хүмүүстэй мэйлэн хүн тэр хоорондын харилцаануудыг бий болгон, тэгэл нөгөө нэг дөөр дээр очиод нөгөө нэг тайзаа авах ч юм уу, түрээсээ яадын ингээл юм ингээл асар их ажил. Өглөө би 8:00-аас зураг авалт тэгэл ингээл ярьцлагаал өдөр бэлтгэл хиймээр байдаг. Бас дээрээс нь орж байгаа бүжигчтэй бас өөрөө бэлдүүлээд байдаг багш өөр гэл ингээд. Ингэж явсараа бол тэгэл өнөөдөр би тантай ингээл ирж ийн л. Маргааш бас л адилхан ингээл явах. Яг ирэхэд бол хэвээ яг л ийм рутинтэй бол Монголын юу бол яваад байна л да. Тэгэхээр тэр юу гэх юм бэ? Ерөөсөө тэгэд тайзан дээр тачигнж явахын тулд бол ерөөсөө тэр бэлтгэл өөр юм санаа зовох юм байхгүй. Цалин мөнгө бол хангалттай. Ямар нэгэн өөр юм санаа зовох юм байхгүй. Тэр нөхцөлийг л бүрдүүлж байгаадаа тачигнуулж чадчихна да. Тий. Би яг угаасаа тийм байхасаа л гэж миний хамгийн одоо энгийн зүйл л тэр. Би дөөрийнхэн театрт ороод ядаж бүжиглэнийхаа дараа миний хоолойн цэг тэгж яах цэглэлэл тийм тэр тоошороо байна. Өвөл бүжиглэхээр би даараал тий. Одоо нэг тэг нь хоёр ингээл бүр ингээд тий хүн чинь бас тэгэл дээрэс нь нэг бүжгээ хийн 7 хоног бол тоглож байна. Тэр ч одоо дөнгөж төгсөн гут 17-8 тахт л бараг л дүүрийн байсан. Бүгдийн тоглоо ачуулдаг. Дараа нь одоо юу яах вэ? Тэр өөр биелийн хүснэ үсттэй бас тийм. Гэх жишээнэл. Энд тэгвэл та репертуарын нэг тийм юм яриад байна да. Тэ? Тэ, репертуар тэглүү яах вэ? Репертуар байна. Халиваа шин цоргог зүйл одоо цагт бид нар амьдарч байна. За тэгвэл одоо өөрөө чинь одоо за би тоглохынсан гэж хүсэж байгаа тийм үлдсэн юу вэ?
Одоо Бостон балетэд гол тоглодог одоо юу гэдгийг дүр чинь юм уу гол юу чинь юу байсан? Би Бостон балетэд очихоос өмнө сонгодгийн за манай дуурийн театрт байгаа репертуарууд бол за ихэнх нь тоглолцсон. Тэнд очиход бүжигчд би ийм тоглохоос ингэж бүр тэн дээр бол одоо үнэхээр байлдаж байна. Гэтэл нөгөөдөг чинь эсэргээрээ хунтнуур гэсэн чинь би 7 хоног хатаж чинь тоглолцсон. Тэгээд мэдхгүй тоо наалцсан 100 гарал мэдхгүй. Гэх ч юм уу те. Тэгээд миний сонирхол болохоор одоо Бостон балет байхдаа би тэр шин бүжигдэглээч. Өнөөдөр тэр хүн юу бодож байна? Тэр хүн энэ үзэгчдэд юу бодож байна? Тэ. Шинээр яаж тэрийг бий болгож байна? Одоо Америкийн хөгжимч байд юм уу? Эсвэл тэр рокч байд юм уу те? Энэ хөгжимдөр одоо энэ урлаг яаж явж байна? Хүмүүс яагаад энийг сонирхож байна ч юм уу? Энэ миний их анхаарлыг татчихдаг. Ялангуяа модерн тал руу би бол их анхаарч орж. Анхнаасаа бас бид нар чинь жил болно гэрээ. Ерөөсөө тийм биш юм уу? Анх очихоос ахвал ерөөсөө тэр сонирхлыг чинь татаад гэлсэн үү? Тий, ерөөсөө л миний сонирхлыг бол мэдээ сонгодог татна л да. Би бол сонгодог үнэхээр тустай хөгжим сонсох дуртай. Тэр яг балетик бол хүн чинь нэг давтамжтай байгаад тахар бүр ингээд бүр тэрэндээ орчдөг. Дараа нь тэрнээсээ гарах зүгээр бөө юм болно шүү дээ. Тэд нар чинь нэг одоо ромеж жилээ тоглох гэж л одоо 2 сар тэр аяа чинь сонсоод 2 сар бэлтгэл хийчихсэн зүгээр. Сүүлдээ зүгээр нөгөө ромео болчихлоо. Гэрцээ явах юм. Гэгчний дуртай. Гэтэ орчин үеийн мужигч юм бол илүү өөрөө чинь сорж яадаг ч юм уу те. Өнөөдөр сонин сарах юу гэдэг ингээл зарим нь удаан хийхтэй ч юм уу. Тэгтээ нөгөөд нь удаан мөртлөөс тэн дээр хурдан юмнуудыг удаан айн дээр яаж хийх үү юм уу тэгэл энэ минь чинь ингээл мэдхгүй айгу сонин байсан аахгүй энэ бидэж байхгүйсэн болохоор. Тэгээд ерөөс анханасаа балеттэй байхдаа хүртэл тэгээд одоо би орчин үеийг анхаарч одоо Бостон гэх юм бол ер нь бол орчин үед энэ бол манайх чинь сонгодог 50% орчин үе тоглолттой. Тэгээд тэр боломжууд бол танд үргэлж нээлттэй л байгаад байна уу? Нэг тийм уйлах цав өгөхгүй л байна уу те? Одоо би бас хүчин нэг түрэн танд гэсэн богинохон карьертэй те. Богинохон карьертэй бол энэ болгон дээр л арай жоохон урдчилж харж л явахгүй бол гээд одоо би бас дараагийнхаа юу руу бол бас орцсон л явж байгаа л да. Одоо тэгэл миний хийж байгаа үйлдэл ч юм уу үйлдэлээр харахад бол мэдээж бас үзэгчд маань бол харах болов гэж бодоод байгаа. За одоо хоёулаа яг 6 сарын 4-нд болох энэ их сонгуулийн үйл явдлын хажуугаар болох тэр сайхан бас нэг балетын үдшийн тухай яриа. Хичнээн орны бүжигчд ирж байгаа юм бэ? Энэ 10-аад орн ирж байна л да. Тэгээд манай бүжигчдээс одоо яг өөрийнхөө таньдаг буюу бас өнөөдөр тодорхой хэмжээнд өөрийн нэр хүндийг олсон олон улсад бас манай үзэгчдийг бас сонирхуулах тийм бас бүжигчдийг бол өрсөн байгаа л да. Тэгээд энэ дээр мэдээж Канада үндэсний балетээс хүн ирж байна. Cincinnati гээл балетээс ч юм уу. Манай Бостон балетээс хүртэл 2 хүн ирж байгаа гэл. Тэгээд яг хөө энэ жилийн онцлогийг би бас сонгодгийг бас үнэхээр харуулсан. Манайхан ч бас их сонгодог дуртай. Би урдныхаа юун дээр бас модерн хийхэд бас ингээд хүлээж авахгүй байсан үү те. Сонь бас авч л байгаа л да. Гэхдээ яг яах вэ гэдэг ер нь бол тийм тенденц бол байсан л да. Тэгээд энэ жил би илүү бас сонгодгийг дээрэс нь бас нэг шинэ гоё театр гарлаа шүү дээ тэр corporate convention center дээр. Тэгээд бас тэрийг бас айгүй олзуурах гэж үзэж байгаа. Өнөөдөр бидэрт бас тоглох тэр талбар гарч шинэ уран бүтээл юм уу шинээр хийх гэж байгаа ч юм уу зүйл дээр бас нэг боломжийг өгч байгаа. Тэгээд бас тэр олонний нийлүүлээд бас энэ тайзан дээр сонгодгийн тэр сайхан мундаг бүжигчтэй бас тайзан дээр гараад бас үндэснийхээ балетаас уран хасаас одоо ангийнхаа бас гавьяа жүжигчин ганц чимэгтэйгээ бас хамт тоглоно. Өөрөө тоглох юм. Тий, бүтээр одоо хамт багын бүтээр чинь хамт үжиглэжлээсэн л да. Тэгээд өнөөдөр бас 6 сарын 4-ний тэр 27 цагаас тоглох тэр тоглолтын дээр бас бүтээр уран хас хийнэ гэлгээр миний хувьд бол бас их гоё сайхан тоглолт болно л гэж бодож байгаа. Энэ одоо Канадын үндэсний балетаас тэндээс гээд өөрийнхөө Бостон балетаас гээд ингэж шүү дээ. Тэгэхээр энэ Монголд ирж энэ нэг балетын үдшийн нэг үдшийг ингэж Монголын үзэгч зориулах хүмүүсийг ямар сонголтоор өөрөө л ингээл харилцаал сонгож авдаг юм уу? Тэг л дээ. Өөрөө сонгож аавн өнөөдрийн жишээ нь Жозеф Гати гэдэг бүжигчин болвол одоо хүмүүс хэрвээ үзэх юм бол YouTube-ээс ороод тэр ямар бүжигч ингээл харчих.
Гэхдээ тэр үнэхээр одоо өнөөдөр өстөд тайзан дээр нөгөө нэг өстөд тачгинж байгаа залуучин л өнөөдөр ирэх гэж байна те. Манай тайзан яг хажууд үзсэн. Тэгэхээр бид нар тэр хүнийг өөр газар очиход юм. За Болшой театрт Москвад очих юм эсвэл Бээжингийн театрт иж тоглож ийн л да. Үзэх юм бол бид нар нэг овоо хөөрх мөнгө төлж ял үзэх байх л та. Гэтэл манад бол үнэхээр боломжийнхан юм уу. Мэдээж би бас өөрөө тэр хүнийг авчирч байгаа юм чинь энэ бас нэг яриа хөөрөө ч юм уу бас ингэж ингээл Монголдо зориулж ч юм уу те бас нэг тодорхой хэмжээгээр мөнгөн дүнгээр ч юм уу те гэх жишээний баг учраас бас манай үзэгчид бас нэг олон тоглож болохгүй л юм да. Ганцгуудаа тоглох чинь. Тэгэхээр тэр хүн чинь ганцгуудаа тоглохдоо бас нэг өөрийнхөө үнэлэмжийг үнэлүүлэх хэрэгтэй юм. Тэгээд бас энийг цаашааныг бас алдаж болохгүй л те. Энэ бас үнэхээр балетыг сонирхож байгаа хүмүүсүүд маань бас тэгээд одоо бас энэ дашрамд бас хэлэхэд тийм л бас бүжигчтэй бас магтаад. Тэг хэрэгтэй шүү дээ. Энд чинь ингэж цаг зарж ингэж хүч тавьж энэ дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүсийг авчирч яаж байгаа юм чи энийг ярих хэрэгтэй юм. Тий, ер нь одоо миний хамгийн одоо би бас хэлмээр байдаг зүйл бол хамгийн түрүүнд бол миний үзэгчид 11 оноос ч юм уу анх ирэхэд хонтнуур гэл бид гівэнд тоглоно гэд нэг өдөр тэгэл ингээл тэгсэн чинь би анхудаага балетэр тэр очрлоод бүр ингээд тэгээ би дээр дөрөнд тахад бэлтгэл хийсэн манай ажилт ирээд хүшийн алтуйга энэ доор бүр болохоо байлаа ингээд яасан чинь 6-аас нөгөө плет заана гэдэг нь 5-аас илүү тэгсэн чинь бүр амар очр үсцэн техникийнх нь орсон чинь л бараг л 6 8 10-аар нь аваад байна энэ чинь арын хүмүүсүүд нь гомдол гаргаад хүүши наачаад бүдвэрээ чинь дууслаа дөөр чинь 500 хүний судалтай гэх тээ тэгэд яах юм бэ чинь энэ хизээж ингээ үтсэн бол шууд ингээ дууслаа 30 минутын дотор дууслаа ингээд. Тэгээд тэр очирч байгаа хүмүүсд нь яах вэ гэнэ. Тэр 11 онд байж тий. Тий. Тэгэхээр тэгвэл 2-2-оор одоо мэдэхгүй би өстө үнэхээр шок тийм хизээч болно гэж бодоочгүй. Яагаад ч гэхээр манайхан бас тийм одоо гівэнтийн гой зүйлүүд байдаг. Бас үнэлж байна. Тэгэхээр үзэгчд бол мэдээж надад амар их урам зориг өгчээдэг. Дараа тэр үзэгчдийнхаа бас тэр хөрөнгө оруулалт байхгүй тэр бол. Надад хөрөнгө оруулж байгаа одоо надад ч гэдэг балет хөрөнгө оруулж дараа юм хийхэд тус болдог. Тэгээ манай дэмжиж байгаа балетэд дуртай хүмүүсүүд байна л да. Өнөөдөр корпоративд хүртэл хамтарч яаж нэг энэ бас хүн балетыг бас их ойлгож байна. Корпорат бол үнэхээр сонгодог урлагийг үнэхээр дэмждэг юм л да. Тэгэхээр энэ дээр амар баяртай байгаа. Бас нэг манай бизнесийн байгууллагынхан дээрэс нь одоо бас нэг хувь хүмүүсүүд ингээл ер нь энд сэтгэлтэй байдагт нь бол одоо үргэлж баярлж явдаг. За тэр сонирхож үзэхийн хувьд бол тийм биш. Мэдрэмжийн хувьд ямар байх шүү вэ? Үзэгчд айгүй их мэдрэгддэг гэсэн шүү дээ тайзан дээр байгаа хүнд. Тий, мэдрэмж бол их сайжирж байгаа гэж боддیں۔ Бас юмыг ялгах салгах өшөө цааш нь тэр хүн техникэд нь шүү дээ. Тэр бид нар чинь жүжигч чинь бүжгээр илэрч чаа тэр элемент хэдэг зүгээр нэг гараад ингээл юм тэр яг ямар үйлдэл явж байгаа. Дээр тэр хөгжимд яаж орж ийн те. Хөгжмийн үйлдэлийг яаж ярьж байгаа. Тэгэл эцсийн моментод хийж гинүү ч юм уу те ингээл бүр нарийн юм дээр тэгэл яг гараа яг зөвхөн жижигхэн зүйл дээр ингээ хурааж авч хахад тэр хүн ямар мэдрэмжийг яаж байна. Энэ болгоныг дийтейлүүдийг одоо мэрэгжлийн бүжигчид хийн л те. Одоо жишээ нь Монгол бүжигэн дээр ч хүртэл бид тэр дийтейлүүдийг бүр гаргаж ирэх юм бол бид тэр хүмүүс бүр ингээл гайх жишээ нь жаа. Яагаад манай ардын бие биелгээ их натур зүйлүүд бас их үн цэнтэй байдаг вэ ч гэдэг юм ингээл. Ингээл тэр лөө орох юм бол би чинь бас шинээр одоо бүжиг 50-анд бүжиг дэглэж та одоо хамтарч тэгээ би Бээжинд анх удаа нэг тоглолт хийж чинь л одоо 11 сар. За. Тэгээд энэ бас миний одоо өөрөө л санаачлал ингээл те бас тэр хажууханд байдаг те би тэгэл хамтарч яг тэр хүнтэй тэгсэн мөрсөсөө би өөрийн онцлогийг гаргасан зүйлийг хиймээр байна те. Сая өнгөрсөн жил би Токиод анх удаа бас урд нь зүгээр бүжигчин гэж очдөг байлаа. Тэгсэн чинь нэг тоглолтыг зохион байгуулад яг одоо 120-од тийм гадны тоглолт болж исэн чинь тэр эхний тэр бүжиг критикл хүмүүсүүд хэлж байдаг. Эхний 2-д орчин л да миний зохион байгуулалт тоглоод. Хүсэж чинь одоо тэгтээ тэр бол үнэхээр мэдрэмж. Үнэхээр тэр бүжигтийг яах вэ? Өнөөдөр яг хүн болон адилхан хүн болгон л өнөөдөр яаж хүн болон компьютер сууж хүн болон фэйсбુક юу гэдэг хэрэгжилж чинь. Тэгэхээр хүн болгоны мэдрэмж өөр байдаг гэсэн санаа. За ингэж ярилцлагын цаг дуусч байна. Ингээл яриад байвал олон сонирхолтой мэдээлэл танаас авч болох бол дөнгөж хамгийн сүүлд өгсөн мэдээлэл бол тун сонин мэдээлэл энэ 11 сард Бээжинд Тайваны найруулагчтай хамт ажиллах гэж байгаа гэж сонслоо. Энэ бас онцгой мэдээлэл байлаа гэж бодож байна. Ингээд амжилт хүсье. 6 сарын 4-нд балетын урлагийг сонирхдог, шүтэн биширдэг
бүх хүмүүс тэнд байна уу хаа гэж бодож байна. Ингээд амжилт хүсье да. Тий би бас орон нутагт одоо анх удаа энэ удаад бас хүчилж ийн л да. Эрдэнэтэд би тоглох гэж байгаа шүү дээ. За хизээний. Одоо 6 сарын 2-нд байгаа. Дөрөвний тоглолтоос өмнө үү. За. Яагаад хүчилж ийн гэдэг байгаа? Хүчлэгч байх. Одоо жишээ нь би дандаа бодож л байсан л да. Гаднаас тэр их хөрөнгө гараал тэр бэлдээ нунд гээл өчнө айгүй өндөр зардал гардаг. Тэгээд нэг тоглолцоод үнэхээр харамсалтай санагдаад. Тэгээд Эрдэнэ тэр 6 сарын 2-нд тэр хүмүүсээр ирсэн юм чинь Эрдэнэтэд очиход бас За Эрдэнэчтэй бас нэг падэт идэг. Тэгээд манай тий бас Монгол улсад байгаа тэр Эрдэнэтийнхэн маань үнэхээр гадна дотны олон хүмүүс байдаг. Тэгээд бас нэг энэ урлагийнхаа бас зүйлийг үзүүлчихсэн гэж бодоод юм уу. Цаашдаас нэг цөмөөхөө балетгээ биуулна. Одоо 500 гаруй хүүхдүүд хамрагдсан балет. Тэгэхээр дараа нь энийг бас нэг Эрдэнэтэд тоглуулахаар ч юм уу. Нөгөө хүмүүс чинь бас нэг үсэх юм бол нэрээ дараагийн юу юм байх юм байна гэх юм бол бас театр маань ингэж явдаг болоосоо. Тэгээ 21 аймаасаа тадаад нэг урагш байгаа ч юм ийшээ явдаг болоосоо тэр Япон ингээд явдаг болоосоо ийм сайхан боломж байж байгаа те. Зүгээр ингээд 100% хийжээлгээл байж ах хэрэггүй те. Бид тэрээс санаачлах хийх нэг тийм болохоор л одоо хүчлэнэ гэдэг л тэр л юм уу. За. Ярилцлага дуусч хахад л тун сонирхолтой санаа хэлжлээ дээ. Гэхдээ энэ олон сэтгүүлчид залгаж тантай ярих баха. Монголын балет зөвхөн энэ ганцхан театраасаа гараад дэлхийгээр явдаг болоосаа гэдэг үгээр л ярилцлагаа өндөрлөе. За, ёстой их сайхан одоо ийм сайхан өрөөлийг хүлж байна. Өрөөл Батар шиг ээ. За, баярлалаа. За, цаг үе үзэл бол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол улсын гавьяа жүжигчин Монгол улсын соёлын илч гэсэн шүү. Энийг бараг гавьяа жүжигчнийхээ оронд биччихвэл яасан гэж түрүүн тэгжсэн. Энэ бол гадаад харилцааны яамнаас өгдөг тэм цолондоо бас их хүндэтгэлтэй хандсан юм байлээ. Төгсгөлд нь мэдээлэхэд Монгол улсын соёлын илч балетчин Дуграагийн алтан уяг орцлоо. Анхаарал үзэгчдэд баярлалаа. Сайхан амраарай.